салбарын манлайлагч таах хүнд чин сэтгэлийн талархал хоёр буюу Хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийнээс төвийн бүсийн баялаг бүтээгчд болон төрийн албаагчдыг хамруулсан хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн уулзалтыг зохион байгууллаа. Дархуул, Сэлэнг, Төв аймгийн 500 орчим төлөөлөл оролцлоо. Төвийн бүсийн аймгийн Монгол Улсын газар тариалан хүнсний салбараар эрчимдсэн мал аж ахуйн гол цөм бүсийн нэг. Төвч утгаараа энэхүү уулзалтыг зохион байгууллаа. Өнөөдрийн энэ зөвлөгөөнөөр энэ Монгол Улсын газар тариалангийн салбарт тэр дундаа ингээд эрчимтэй хөгжсөн байгаа энэ одоо төвийн бүсүүдтэй манай газар тариалангийн бодлого ямар байдалтай явах юм, мал аж ахуйн бодлого маань бас бусад бүсүүдээс нэг онцлогтой эрчимдсэн мал аж ахуй одоо бас давмгайлтсан ийм одоо бүс. Тэм учраас хөдөө аж ахуйн яамны бодлого бол мэдээж улсын хэмжээний том бодлого дотроо бүсийн онцлогуудыг бас багтаасан ийм одоо бодлого байх ёстой. Тэр утгаараа өнөөдөр бас төвийн бүсийн баялаг бүтээгч нартай яамны зүгээс ямар бодлого танилцуулах баримтлах талаараа танилцууллаа. Нөгөө талдаа газар тариалангийн салбар бол Монгол улсад 60 гаруй жилийн түүхтэй. Түүний цөм нутаг бол одоо бас төвийн бүс. Хаврын тариалалтай холбогдуулаад Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний одоо биелэлтийн талаар одоо намрын хураалтын асуудлууд, Монгол улсын Улаанбуудайн одоо стратегийн нөөцийн асуудлууд, гурилын асуудлууд. Уулзалтаас орон нутагт тулгамдж байгаа асуудлыг сонсож шийдвэрлэх гач шийдлийг бодлогын түвшинд тодорхойлж төр хувийн гишлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилготой юм а. Монгол улсын хэмжээнд 2020 онд 86.9 их найд төгрөгийн дотоодын нийтлэгдэхүүн үйлдвэрлэснээс төвийн бүсэд 9.6% ногдож байна. Жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч хуулийн этгээдийн тоог бүс аймгаар нэгтгэсэн мэдээлэлээс харахад улсын хэмжээнд 82,471 аж ахуй нэгж бүртгэлтэй байгаагаас Дархуул аймагт 1821 буюу 1.9%, Сэлэнг аймагт 1567 буюу 1.6%, Төв аймагт 1054 буюу 1.1% нь үйл ажиллагаагаа явуулж байна. Харин газар тариалангийн салбарт нийт 1558 тариал хэрэглэгч аж ахуй нэгж бүртгэлтэй байдгаас Сэлэнг аймагт 339, Төв аймагт 288, Дархуул аймагт 50 аж ахуй нэгж үйл ажиллагаагаа явуулж байна.